Эхний мэдээг хүргэе. Онцгой байдлын аврагч Жанчаа багсны гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болсон байна. 2024 оны 4-р сарын 8-нд миний сүлжээ дэлгүүрийн галын үеэр ажил үргээ гүйцэтгэж яваад амиа алдсны улмаас эхнэр нь 5 хүүхдийн хамт үнчирч үлджээ. Түүний эхнэр ганц цаг хүүхдүүдийн хамт орон сууцны дэмжлэг хүсэж төрийн ордны гадаа суул зарсны үндсэн дээр ханыхаа амь насыг үнэлүүлэхээр болжээ. Жанчаа багс нь Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал унтраах аврах 10 дугаар ангид галсан өөгч тасгийн дарга салааны захирагчийн туслахаар энэ салбарт 25 жил үүрэг гүйцэтгэж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн нэг юм. За түүнийг ажил үргээ гүйцэтгэж яваад амиа алдснаас хойш 1 жилийн дараа буюу за энэ оны 4-р сарын 8-нд эхнэр ганццэг нь хэвлэлийн баг хурал хийж за ханыхаа амнаас гаргасан гавьяаг боддоор харж бусад ижил тохиолдолтой адил хэмжээнд үнэлүүлэхийг хүсэж суулт зарлаад байсан юм. Хэвлэлийн баг хурлаасаа суулт хийгээд одоогүй бид хэд маань даарад тэгээд эмнэлэг төвчээд нийт өдөр эмнэлгээс гарсан ба. Тэгээд хоёр өдөр болохоор гэрээрээ эмчилгээнд яваад одоо суултаа хийгээд тэгсэн хоёр өдөр ерөнхийлөгчийнхаа хариу хүлээж авсан. Тэгээд үргэлжлүүлээд ер нь бол сууя гэсэн бодолтой байсан боловч өнөөдөр нөгөө нэг онцгой байдлын ерхий газраас бас нөгөө хариу ирүүлсэн л дээ. Тэгээд тухайн хариу маань юу гэсэн бэ гэхээр онцгой байдлын ерхий газраас тал одоо нөгөө хөрөнгө төсвийг гаргаад талыг нь бол нийслэлээс шийдэхээр болсон байгаа болохоор төрдөө одоо хүлээж аваарай. Наскаас одоо байр орон сууцыг судалж байгаа гэсэн тийм хариу өгсөн байна. Нааштай ер нь бол нааштай хариу өгсөн гэж ойлгож байна. Түүний ханыг амиа алдсны дараа Монгол Улсын ерөнхийлөгч Хүрлэсвхийн санаачлахаар албан үргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албаагчийн гэр бүлд 80 м квадратаас доошгүй өнөөгийн ханшаар 300 сая төгрөгийн орон сууц нэг удаа болохоор хуульд өөрчлөлт орсон байдаг. Хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хэрэгт энэ хууль үйлчлэхгүй гэсэн боловч Дүнжин гарын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан 3 албаагчийн гэр бүлд энэ дэмжлэг олгогдсон байдаг юм. За гэвч Жанчаа багсны гэр бүл ганцаараа энэхүү дэмжлэгээс орхигдоод байсан юм а. За иймээс эхнэр ганццэг нь ерөнхийлөгчөд хандаж бицний хариу өнгөрсөн мигмар гарагт гэрийнх нь хаягаар иржээ. Монгол Улсын онцгой комиссийн дарга Амар сайхан мөн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн онцгой комиссийн дарга Нямбатар Тана гэсэн одоо хаяглаад нэг зандан шитар гэсэн гар хэсэгтэй юм. Өргөдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дахин судлан үзэж талигаачин онцгой байдлын албанд 25 жил үүрэг гүйцэтгэхдээ олон мянган иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж өргөсөн тангарагтай үнэнчээр зүтгэсэн гавьяаг нь харгалзан онцгойлон анхааралд авч шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн юм талархаж байна. Тэгээд ямар ч үсэн ханыхаа ажилласан энэ олон жилийн хичээл зүтгэлийг бас үнэлж байгаад нас талархаж байна л гэж хэлнэ. Замиртайч олон жил үнэнчээр зүтгэсэн албаагчийнхаа амь насыг түр үнэлэхээр болж онцгой байдлын ерхий газар нийслэлтэй хамтран өнчирчүүлсэн 5 хүүхэд амьдралыг ар нуруунд дээрээ ганцаараа үүрч яваа эмэгтэйд дэмжлэг үзүүлэхээр болсонд тэд төдийгүй олон нийт сайшаалт хандж байна.